Үндэсний статистикийн хороо Ховд аймгийн Сумдын 91 багийн засаг дарга статистикийн асуудал хариуцсан ажилтнууд төрийн сангийн мэргэжилтнүүдэд статистик ур чадварыг ахиулах 2 өдрийн сургалтыг зохион байгууллаа. Үндэсний статистикийн хорооноос 17 дахь аймагтаа явуулж байгаа энэ сургалтанд үндэсний статистикийн хорооны дарга Ариун Заяа, хүн ам орон сууцны тоолгын товчооны дарга Амар Бол, хүн ам нийгмийн статистикийн газрын шинжээч Жаргал сайхан нар оролцож мэргэжилтнүүдийн хамт сургалт явуулж байна. Энэхүү сургалтаараа бол бид статистикийн хуулийн заалтууд хууль маань юу, за баг хорооны засаг дарга нарын хариуцах асуудлын хүрээнд тооллого, судалгаа явуулах, хүн ам өрхийн мэдээллийн сан хөтлөх, за мал тооллого явуулах зэрэг асуудлуудыг бол хилэлцэх юм байнамаа. Ховд аймгийн засаг дарга галсан дондог сургалтанд оролцож байгаа багийн засаг дарга статистикийн асуудал хариуцсан ажилтнуудад хандаж хэлэхдээ төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, ард иргэдэд хүргэхэд тэдний санал бодлыг сонсох, шийдвэр гаргаж ажиллахад төрийн анхан шатны нэгж болох багийн засаг дарга нар статистик мэдээллийг үнэн зөв, шуурхай, чанартай тоо мэдээлэлээр хангахад нэгдмэл зорилготой ажиллах хэрэгтэй. Багийн засаг дарга нар хүн ам мал тооллого, цэргийн бүртгэл, бууны хураамжиг их мэт олон тооны судалгаа гаргадаг. Энэхүү тоон болон статистикийн мэдээллийн цаана нийгмийн амьдралд бодлого шийдвэр тооцоо судалгаа гаргахад чухал үүрэгтэй учраас хариуцсан ажил үүрэгтэй сэтгэл зүтгэл гаргаж ажиллахыг хүссэн юм а. Нийгмийн амьдралын олон асуудлууд ард иргэдийн амжиргаа ямар түвшинд байгааг тоогоор илэрхийлж бодлого шийдвэр гаргах, тооцоо судалгаа хийх, статистик мэдээ төвөр судалгаа зохион байгуулах, мал тэжээвэр амьтны судалгаа, эд хөрөнгийн тооллого, хүн ам өрхийн мэдээллийн сан бүрдүүлэхэд багийн засаг дарга нар шууд шийдвэр гаргагч нарт нөлөөлөх хариуцлагатай үүрэг хүлээдэг гэж үндэсний статистикийн хорооны дарга Ариун Заяа онцоллоо. Шинээр томилогдсон нэлээдгүй олон засаг дарга нар байгаа. Бид бол статистикийн ач холбогдлыг нэгдүгээр таниулах зорилготой байгаа. Мэдээж статистикийн ач холбогдол нь бол нийгэм эдийн засагт тулгарч байгаа бэрхшээл болон сорилтуудыг тоон хэлээр гаргаж ирэх. За түүнийгээ тэрхүү бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах вэ гэдгийг бодлого шийдвэр гаргаж байгаа хүмүүстээ илүүтэй хүргэж тулгарч байгаа асуудлуудыг яаж шийдвэрлэх вэ гэдэг дээр шийдвэр гаргахын тулд бодит судалгаа мэдээлэлээр хангах үүргийг бол статистик хүлээдэг байгаа. Баг засаг дарга нарын энэхүү чадрыг бол дээшлүүлэх юм байнамаа. Тийм учраас статистик тоо мэдээллийг гаргахад илүү чанартай бодиттой гаргах, статистик ур чадвараа ахиулахад статистикийн салбар, хууль, эрх зүйн орчин, үйл ажиллагаа, багийн засаг дарга, сумдын статистик мэдээг гаргахад гүйцэтгэх үүрэг, хүн ам өрхийн мэдээллийн сан, мал тооллогын мэдээллийн сан, түүний зорилго, хэрэглээ, эдийн засгийн салбаруудын мэдээ тайлан гаргахад анхаарах асуудал зэрэг статистик мэдээлэл мэдлэгээ дэвшлүүлэхэд үндэсний статистикийн хорооны мэргэжилтнүүд сургалтаар дамжуулан мэдлэг, хандлага, ажлын арга барилд шинжилэлт хийхэд энэхүү сургалт чиглэгдэж байгааг онцолсон юм а.